555 гараас унтсан барилгын ослыг ахуй осол гэдэг шүүх байгууллагыг би анх удаа үзсэн. Ягаад гэхээр ажил үргээ гүйцэтгэж явах хугацаанд буюу ажилдаа явах ирэх очих замдаа осол орсноор үйлдвэрт осол гэсэн юм байдаг. Тэгэхэд ажлын байран дээр 2 хүн унтчаад байгаад ахуй осол гэсэн дүгнэлт авсан шүүх байгууллагад би маш их унтдаг. Нэгэнд одоо би 27 насны дээр хийж бүтээх насны дээр хөгжлийн бишэлтэй болж өдөө би тэрэгцэр дээр 3 жил гарсан байсан. 3 жил гарсан байхдаа хөгжлийн бишэлтэй хүмүүс ямар их хэцүү зам тулдгийг би өөрийнхөө биеэр мэдэрсэн хүн. Нуруу хугарсан, нуруундаа бэлгэлтэй ажил их боломжгүй хөдөлгөөн чадваргүй болгоцоо намайг. Энэ байгууллагыг би бүр нэрийн дурдмаар байна. Мөнх шууд гэсэн компани намайг хохиросон. Мөнх шууд компани мөнх сайхан гэдэг том эрх тархтай намайг хохиросон. Би хатуугүй хэлж. Яагаад тэгэхээр би насан туршдаа би 2 хүүхдтэйгээ өмнө би 2 хүүхдтэй би өсгөх үүрэгтэй өмд би шүтээд удаа залуу оны хооронд 2 өдрөө болж байна. 2 өдрөө болж байна. Одоо би надаа ямар айц зүүн 2 өдөр болоод би намайг хөгжлийн бишэлтэй өргөт толгоосон ихтэрбан салаа явсан намайг хөгжлийн бишэлтэй болсон байна. Өргөт толгоосон хөгжлийн бишэлтэй 2 хүүхдтэйгээ өргөт толгоосон хүнд би хөгжлийн бишэлтэй болсноос хойш хүнсний толгоонд орё гэсэн боловч ерөөс оруулахгүй байгаа. Тэгэхэд мянгад малчингууд хүртэл хүнсний толгоон гэдэг юмд нь орцсон явж байгаа. Манай ард иргэд дарга нарыг ирэхээр хатууг гэлж чаддаг. Худлаа баахан урдуурнгүй. Монголын ирээдүйг авч явах залуучийг бийгүү боллоо. Тэрэгт анхааралтай авч одоо төгсч ирж байгаа залуусыг ажлын байртай болох талаар анхаарч өгөөрэй. Ингээд намайг ажлын байранд зүүшлэг өчөө. Би ерөнхий сайдыг нүдэн дээр би аймгийн өдрөдөө хүсмээр.